жавартай тэнгэрийн хаяа улаан, жаргалтай хатны хацар улаан, жалган дургсан сухай улаан. Монголын Манбадрын домог. Хурц үзсэн үү? Хяагийнх шин нутагт бууж гэрээ барьсны дараа өрөөн ус урсаж хаяагаар орж ирээд байхаар нь гэрээ тойруулж шуудуу татаж хаяалах болоод хурц зээдүү эрцгээж бухимдаад Манбадраа хурц үзсэн үү гэхэд үзсэн гэжээ. Асуусан хүн урамшин хаан байна хилээд өгөөч гэв. Манбадар алсхан юм да, хүрэн дээр шивэний өврийн 8-нуудад зөндөө байна лээ гэжээ. Эзэгтэй унтууцсан. Энэнтэй ярьснаас илжигтэй ярьсан бол арай дээр гэхэд Манбадар илжиг ахаатан хоёрч ивтэйхэн ярих бах шүү. Эзэгтэй торог гин, илжиг эрэг гин. Эзэгтэй алт гин, илжиг ат гин гэжээ. Зарын бошгийг дөнгөв. Заргын бошиг зарлигдан зарлагч, суух завгүй, буух чөлөөгүй буйхайлж явдаг хүмүүс аж. Тиймээс ард түмэн тэднийг бошиг болохоор хошиг бол гэж ёжлон догосон нь бий. Хошиг гэдэг нь үнсний малтур, шошиг гэдэг нь номын нэр заасан хондог юм. Маа мэмэгний лагшин жилээр хүү, Манбадар хүү гар хөлийн үзүүрээр тус хүргэж байтал зарын бошиг довтлон ирж айл өрхөөс албадан татах атан тимээ амбан шар агт мордыг тоочж байна. Маа мэмгэн бошигт тал өгч Монгол ёсоор хүндлэн галаа асаатал бошиг. Чи надад гал түлэх гэж байна уу? Би яарч явна гэхэд Манбадар хүү. Бошиггүйд гал түлэхгүй, тулгандаа түлнэ. Харин хошгоо олж хог үнсээ цэвэрлэх гээд яарч байна гэжээ. Эмгэн тогоо тавьж цай үүтэл бошиг уламж яран уурсаж наа тогоотой цайч нь буцлах нь үгүй юу? Би мордъё гэтэл Манбадар инээж шазалцалж л байна да. Та мордвол гуй хасаа түлчгэл болов та гэжээ. Мад болсон бошиг гэрээс гарахтаа нохоо хорж байсан Манбадарт хандаад наад нохоогоо сайн барьж бай. Би түргэн шиг нэг юу яагаадах юм гэж өмдөө шувтлан гүйжээ. Манбадар хүү, хүний хүнд байтугай эзэндээ ч эвгүй нохой. Тэгтлээ жингэр биш, банхар шүү дээ. Яадгийн билээ дээ гэсэнд улаагаа дагуулсан бошиг уур цухал нь хурж улаан хүрэн царайлсаар өмхөмгүй давхин оцсон гэдэг. Ясанд хагсан нохойг яах вэ? Хавантны нохой ясанд хагчээ. Том яс араанд нь сангалчихсан юм байж л дээ. Гэрээ тойрч гаслан гинаад шүл сусаа гойжуулаад сүү идгэн. Амтэн хүн гарч аргалж гаргах гэтэл өнөөх нохой зүхтэж давхиад баригддаггүй гин. Манбадрыг чи хүүхэд залуу хүн байна. Хөөжгүйгээд бариад аваа гихтэн Манбадар сар өмгсөн раахыг сан сэрчим уншиж байж тавиулдаг. Сээрэнд хагсан нохойг шээзгийн аргаар дарж байж салгадаг. Нохойн хахуул нохойндоо зовлон, ноёдын хахуул олондоо зовлон гэдэг. Хахуулын зовлон мэддгээрээ хавантан та амархан салганда гэж хэлээд яваад өгчээ. Гүн нарын сүм 2 дугаар багийн ард цэвэ намжлын ярианаас тэмдэглэв. Би ч өвчтэй, бэс ч өвчтэй. Сайн хаан ноён намнан сүрэнгийн багш Доноо бэс чимэд дорж бол 5 хилийн эрдмийг төгс эзэмснээс гадна төр засаглалын талаар ухаантай, шудраг, мэрэгэн нэртэй явсан язгуурын харц хүн юм. Иймээс ч харц Доноо бэс болж хар сарлаг занг болов гэж нэрт яруу найрагч Гайтвийн ураг удмын сарлаг төндөв гихч цэцэн цэлмэг ирийн хэлсэн үг бий. Дашрамт хэлэхэд сарлаг төндөв богдхаанд засгийн үед өмнөд хил хязгаарт хилийн харуул зангаар сууж байхдаа ярьж хилж өрөөж магтаж явсан үгнүүдийг сарлаг төндвийн яриа гэж эмгтгэн номд хүртэл оруулсан нь бий. Өгүүлэх энэ үү? Сар шинийн дараахан Доноо бэстэн
санг жанцсан хяагинд морилон ирвгэн. Шузаг дээрээс өргөн оруулж олбог дивсэн залаад хүмүүс бэстэнтэй золголцоход Манбаатар ч золгож гин. Гэтэл айл амтны хүмүүс бэстэнтэй орж ир золгоод л байж. Манбаатар ч дахин босоод золгож гин. Бэст хэлсэнгүй. Нин Манбаатар ч өвчтэй болоо юу да? Хэд золгочихлоо гэхэд би ч хизээний өвчтэй л дөө. Бэстэн харин хидидээ өвчин тусчгаавдэ гэжээ. Тэгт нь бэс дахин золгох наасанд зөвхтэй. Буянд халтай гэдэггүйсэн билүү гэхэд Манбаатар би ч тантай адил толгой даахгүй отохтой тал даахгүй малтай биш дээ. Ингэр бараадах гэсэндээ ингэж явна. Би ч уулын ингэрт түргэн гаргасан гэж залбирсаар бэсгаач чулууны өндөр түргэн хүргсэн гэж хөлбөрсөөр байгаа үсттэй. Чулууны өндөр гэдэг нь зэрэг нэмж жинс томорхыг хэлсэн юмсан ч гэж хэлсэн гин. Үүнийг бэсийн хүү Чомбол ярьжээ. Манбаатар сайн ноён хааны хүрээнд. Манбаатар сайн ноён хааны хүрээн дээр сар шинийн дараахан очиж айл хэсэж цайлж явсаар гол жассын гол өргөө гихч дөрвөн багнат 10 хантай том герт орж очижээ. Гэр өргөөнд гівш гисгүүгээс эхлээд нярав хөтөл зэрэг дунд зэргийн зиндааны лам нар цайлж наргин суунагин. Амар мэндэ мэдэлцэн золгож хинэлсний дараа гүржав гихч монхор хамар ногоо нүдтэй хөдөө голдуу байдаг гэлэн хүн асуув. Манбаатар нутаг ус хаа вилээ дээ? Бадвал олноор орж олгоогоо дүүргэж яваа бидтэй гэж дайрахтан Манбаатар. Манайх ойрхон хамар харгуй ногоо нуураар байгаа л та гэж. Тэгэхт нь бас нэг лам. Тэгвэл мал сүрэг тарган бидтэй. Ямар мал хариулж байна гихтэн Манбаатар. Одоохондооч хөдөөлөхөөрөө хөхүүр болдог, хүрээлэхээрээ хохүүр болдог асман бухал харж суунда гэж. Минт даваа хаван гихч нэгэн муу санаа дотуур тамиртай хүн тэнд байснаа Манбаатарыг давах санаатай. Чамаа их чинь өвчин туссан гэцгэх юм. Өннүүдэ гэхэд Манбаатар. Иш тэгв шивдэ. Их дотор гих бодох гэдэг өвчин тусаад тун тааруухан л байгаа шүү дээ гэж. Тэгтэл жамсран нярв гихч аархуу баярхуу лам. Гүй Манбаатарыг үхсэн гэцгэх юм гэхэд Манбаатар дор нүлгэн аваад үхэнч үхэв шивдэ гэж хүлээн зөвшөөрвөл жамсран улам урамшаад тэгээд яхаараа энд явж байдаг үлээ. Бурхан шамплын оронд яваад хүртэл буянтай номтой гавж аран жамбууд таглчхад болдоггүй. Тамийн оронд тавиад хүртэл тамын адаг дорж нэлбо. Тамдаа ганцхан нярвын зай байна гэд халгаахгүй юм. Тэгээд л ирлээ гэжээ. Гол жасын зам лам тоогооч Манбаатарыг хүрээ хороогоор орж юу зогловдоо гихтэн. Гүй яах вэ хөөрхий. Усанд зуураа тосонд алдаад авсан хавсай бов. Маханд шүргээд савханд хүргээд чансан хохимо баншсан жасаас нь олдох юм да. Гэхэд жамсран нярав давагцсан хонзонгоо авах санаатай арга олсондоо баярлаад. Наадах муу цагаач та тоогоо дүүрэн будаа тос аарц хоёртой холиод чанаад өг. Ис барвал гиндэн гисгүй бэрээг гидсэнд нь хийгээд өгнө гэж омхорхжээ. Манбаатар гиндгэн гисгүй бэрээ чинь гинхэн банд нарын нуруунд нэг тусдаг. Гэргийн хүүхнүүдийн гидсэнд нэг тусдаг болохоос биш гимгүү намайг тооддоггүй бэрээ байхаа гэж хэлээд хормоос өгсрэн гарчээ. Баруун баян улаан сумын 3 дугаар баригад жанчвын төрөмөх тарх цомын төвд амьдарч буй гэлэн дугур сүрэн нарын ярианаас бичв. Ямаг муулсан нь. Манбаатар айлаар хэсэж явсаар гардийн голд нилээд юмтай айлд очиж гин. Гэрийн эзэн нь гэлэн сахилтаа атлаа гэргийн хүүхэдтэй игнэрэнж залуухан өвгөн гэлэндээ ихэд эрхлэнгүй ачаа. Гэрийн эзэнтэн гэргийтэйгээ шивнэлдэн орон гарan байснаа. За Манбаатарга манайх гэдэг аль махан хоолоо бараад мацаг барих гэж суунда
Цагаан идэгээр хонё гэтэл энэ хавар чинь чийг ховор. Шин ногоо ургахгүй хэцүүхэн л байна. Нэг хоолтой болох санаатай. Ямаа муулаад өг хүн олдохгүй юм. Би таныг байна. Эртхэн шиг энүүхэн баруунтай хайл дунаагаар хүргээд үгэй. Эсвэл та бодохдоо ингээр очиод нааш нь тавьчих нь үү? Ингэж эргээд л ирэнтэй гэж. Манайватар би ч гэсэн газар төгөхийг бодохоос биш. Нойр хоол бодсон юм алга. Нүгэл буян хоёр нэгэн учигт уулздаг хойно наад ямагч нь муулж орхиод явах уу та гэж. Гэлэн гэргийн хоёр бие биен рүүгээ нэг сайн харснаа. Юу сайн юм бэ? Тгий болцгооч. Гаднаа эсгий бомбаа дэвсэж гэртээ бурханд зул хүүж өргөж ард зунгасгаад твш цар бэлдэн тэрүүхэндээ бичигнэж эхлэвгэн. Манайватар гэрээс гарвал гэргийн хонио туугаад нарийн голоор гарч явна гин. Манайватар за хөө чамааг чинь яаж шуухан муулдаг юм билээ дээ гэж хэлээд адсанснаа өндөр дугаараа инхүү хэлжээ. Баяжхын төрөнд үрждэг, барагдахын сүлд үлддэг, ундны сүгээр тасалдаггүй, өгчний хүүхэд өлсөгдөггүй. Ямаа чи яхаараа ямтан санваартан дадуулж ядуу буурайд ач болдог ямар заяа тамаалав. Идэний цагаар энэ төрөнд цаалгуулна, идэж хоолны үеэр энэ төрөнд үрлүүлнэ. Эзэн чинь чамааг муулалгэн, элдв явдлыг шоололгэн. Хорон дээр харайж нураа адгэлгэн хань дагуулж төрүүлдгэлгэн. Хот өтөг хөлдөөдгэлг нь хорооны мухрыг эзгэнтгэлг нь. Тэгээ цааш нь тэмээний ноос урдаг, тэрэгний тоног эвддэг, хазаар ногтон тадаргаатай, хадан тариулахад ядаргаатай. Зодын төрөнд өхөмхий, зуны халуунд өтөмхий, шингэн сүвтэй, нэмгэн сүвэтэй. Эдэхэд сэрүү махтай, эдэлхэд хатуу арьстай. Малын адаг, мал гэх юм. Манзанд ордоггүй гүнцэг гэх юм. Гэрийн хоохоо эвэлж байж идэн, хитсийн боохоо эздэлж идэн. Уулын өндөрт дүүлж усны тунгалгийг ууж, янгэр шигээ язгнаж, зээр шигээ жирэлгэж яв. Буйнаа надта, буцраа, гэлэндэ гэд тавиад өчгчээ. Уг нь ямаа муулах гэж ямаа алуулахыг цээрлэж хэлсэн үг юмсан чэ. Гэргийг гэлэнгаа хоёр ямаатайгаа хөөцөлдөөд яваад өгөхөд мань одоргоо ингийг нь унчсан голын тэртээ гарч явсан гэтг. Энэ домог яриаг Чоймбл Гивад орж гэлэг гих мэтийн 10 шахам хүнээс сонссноо нэгтгэн бичв. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Насанбат гэлэнг тархицсан нь. Манайватар нилээд өвгөрсөн үедээ Харнуудангийн худаг дээр хонио услаад бараг дуусаж байтал Насанбат химээх өргөл барьцаар баяжсан аархуу гэлэн зарцынхаа хамт хонио тууж явснаа ус руу дайруулж алдаад тэдний хонтой нийлүүлчихжээ. Насанбат үүндээ нэг их зовсон янзгүй морины савраар халбалзуулаад ирж гин. Манайватар уурлаад гигэн цагаан өдөр гэрэлт шар наранд морь унаж мод барьж явахдаа ус руу малын урдуур ороо тогтоочихгүй. Яасан эргэсэн ширгсэн тархивэ чи чинь гэ загинчихч. Насанбат гэлэн ааг омг нь хөөрч адгийн муу гуйлахчин. Хэрмэл Манайватар чи 3 санваартай 32 лаваатай гэлэн хүнийг тархитна гинэ гэд дайрч гарч. Тэгэхэд Манайватар чиний 3 санваар 32 лаваагч нь би тархитаагүй. Намжилт дөржийн Насанбатыг 2 хөлтэй хоосон толгойтой хэрэг шиг дотортой хингэрэг шиг гэдэстэй бэрд шиг шуналтай битэг шиг санаатай тархитж байна хөө. Дээшээ тэнгэрийн од тоолн твхтүүлсэн тархичи. Доошоо газрын үндэс тоолн тархитуулсан тархичи. Эргэж эрэг мөргсөн тархи. Ширгэж ширгүүд хургасан тархичи. гэж загилсанд энэ л нутагта эрдэмтэй номтой эдтэй шидтэй гэгдэн бие тоож биштийг өөлж авсан Насанбат яаж чадахгүй хор шарн буцалж хоёр нүднийх нь нулимс асгаран доороо дэвцэж байсан гэдэг. Тайлбар гэлэн хүний 3 санвар гэдэг нь эхлээд ном заалгахаар ламд шав орохдоо ховрог хувцас өмсөж банд сахил хүртэж дагаж мөрдөх 18 зүйлийн сахилга буй
Дараа нь дацан дагах шүүлэг өгөөд гизэл сахил хүртэн 8 зүйлийн сахилга нэмэнэ. Энэ бүгдийг 32 лава гин. Лам гэлэн хүний биедээ байнга авч явдаг чойг гихчид 32 янзын хошуу даавуу нийлүүлэн ойж нандинан эвхэж баадгансан байдаг юм. Энэ домгийг Өвөрхангай аймгийн Гүн нарийн сумын ард чоймбол Цэвэ намжил нараас бичиж авсан юм. Мөн дархан дорж гихчийн хийсэн Төмөр бат гэлэнд тархицсан өөр нэгэн хувилбар байдаг юм. Хавын зэ хэн байх вэ? Одоогийн уянх сум буюу тэр үеийн сайн ноён хааны хүрээн дээр зуны хурал хураад гадаалж манж цав барьцхан бужигналтж байв гин. Мань одоргой цавын шавхруу гордон Бадар аяга тосоо зогсож байж. Энэ үед гол жасын яруу жамсран гихч ирээд зам ламаас тогооч лам нэгэн мөч авч ёнхор гачин гихч төвөд ламын эрх шар хаванд хайж өгчгөөд хавыг арслангийн зээ гэдэг юм гэж их л мэдэм хийрэн сайрхаж гин. Дэрэгдэн ойр байсан мань Бадар хав нохой арслангийн зээ юм бол хаванд зулгуйтсан хүн юуны зээ байж таарах вэ? Хавын зээ байна вэ гэж хэлэхэд олон лам нар нэр хийтэл инээлдэж жамсран ярав час улайгаад хоцорсон гэдэг. Баруун баян улаан сумын ард Батын жанчив ингэж ярив. Жанчив 18-аас 25 нас хүртлээр хүрээнд суусан ажээ. Та YouTube дээр Туулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьж дарж хонхыг идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очиж цаг алдалгүй үзэх юм. Мөн ингэснээр намайг дэмжиж байгаа юм. Facebook дээр Туулааны үртэй гэсэн хуудас бий. Тэрийг бас дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.